Алдарт зунж Вангагийн 2025 оны тухай ноцтой зөвгөнлүүд. Болгарын зунж эмэгтэй Баба Ванга буюу Вангалия Пандева хүн төрөлхтний ирээдүйд тохиолдох олон томоохон үйл явдлыг зөвгөнсөн нь биелэлээ олсоор байдаг. Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт, 9-р сарын 11-ний террорист халдлага, Диана Гүнжийн үхэл, Барак Обама Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдох, Оросын холбооны улсын зүгээс Украинд өдөөсөн түрэмгийлэл, тэрч байтугай өөрийн үхлээ зөвгөнсөн гэх мэтчлэн олон үйл явдлуудыг урьдчилан харсан юм. Ванга 12 настай байхдаа хүчтэй хар салхины улмаас агаарт хийсч газар шидэгджээ. Гэр бүлийнхэн нь шуурганаас хойш хэдэн өдрийн дараа түүнийг нүдэнд гэмтэж газар тор шороонд дарагдан үхлийн ирмэг дээр байхад нь олсон гэдэг. Ванга хараагаа алдснаас хойш хүмүүсийг эдгэх, ирээдүг урьдчилан таамаглах гоц чадвартай болжээ. 1996 онд зунж Ванга 84 наснда таалалд өгсөн бөгөөд нас орохоос өмнө түүний ирээдүг харсан зөвгөнлүүдээс 2025 оныг зөвгөнсөн таамаглал хамгийн ноцтой нь гэж хэлж болох юм. 2025 онд биднийг чухам юу хүлээж байгааг хамтдаа сонирхцгоё. Харь гаргийн соёл иргэншилтэй холбоо тогтооно. Зунж Вангагийн таамаглалуудад ихэвчлэн гариг ертөнцийн хачирхалтай үзэгдлүүд багтсан байдаг. 2025 онд ч ялгаагүй ийм л байх болно. Учир нь Вангагийн өөр нэг гайхалтай зөвгөнлөөр хүн төрлөختөн харь гаргийн соёл иргэншилтэй холбоо тогтоох бөгөөд энэ нь хамгийн хачирхалтай нөхцөл байдлаар буюу дэлхий дээр болох спортын томоохон арга хэмжээний үеэр тохиолдно гэжээ. Түүний энэ таамаглал 2025 оны хамгийн сонирхолтой таамаглал юм. Энэ нь Баба Вангагийн 2025 оныг спорттой холбон таамаглаж буй цорын ганц таамаг биш. Магадгүй тэдгээр харь гаргийн зочид үндэсний хөл бөмбөгийн тэмцээний дундуур ч юм уу гинэт гарч ирэн хагас цагийн шоуг тасалдуулж дэлхийн нийтийг гайхшруулж орхих байх. Тэд тайван замаар ирэх үү? Эсвэл илүү харгас уулзалт болох уу гэдг нь сонирхолтой. Дэлхий дээр тэдний ирэх зорилго тодорхой бус нууц байх ч магадгүй энэ уулзалт нь хүн төрлөختөн болон шинжлэх ухааныг бүхэлдэн цочирдуулах нь гарцаагүй. Дональд Трампыг засгийн эрхэнд гарсны дараа Америк нэгдсэн улсын засгийн газар харь гаргийнхантай холбоотой бүх файлыг дэлгэнэ гэж амласан тул энэ таамаг үнэн байх магадaltaй юм. Хүний эд эрхтэн лабораторид ургуулснаар дундаж наслалт уртсан. Зунж Ванга 2025 онд анагаах ухааны салбарт шинэ хувьсал гарч лабораторид хүний эд эрхтэн ургуулж байгааг харах жил болно хэмээн зөвгөнжээ. Тэрээр эрдэмтэд лабораторийн нөхцөлд хүний эд эрхтэн шууд ургуулах үйл явцыг төгсүүлэх нь ургуулсан эд эрхтнийг шилжүүлэн суулгаснаар олон сая хүний амь амьдралыг уртасгах болно хэмээн таамаглажээ. Хэрвээ энэ нээлт амжилттай болвол орчин үеийн анагаах ухааны хамгийн том ололтуудын нэг гэж үнэлэгдэх нь гарцаагүй. Лабораторид ургуулсан зүрх, уушиг, бөөрийн ачаар хүн төрлөختөн эрүүл мэндийн хамгийн тулгамдсан асуудлуудыг хялбархан даван туулах болно. Энэ нь хүний дундаж наслалтыг 120 гаруй жил болгоод зогсохгүй өмнөхөөсөө илүү урт эрүүл амьдрах боломжийг олгоно хэмээн зарим судлаачид үзжээ. Мөн Ванга хорт хавдрын эмчилгээнд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарна хэмээн таамагласан байдаг. Телепати бодит байдал болж хувирна. Зунж Вангагийн хэлснээр телепатийн шинжлэх ухааны уран зөвгөнлийн хүрээнээс гарч бодит байдал болох гин. Та бодлоо өөртөө хадгалах нуух дуртай бол 2025 онд энэ нь боломжгүй болно. Тэгэхээр 2025 он хүний оюун санааны нууцыг тайлах жил болох магадaltaй юм. Эрдэмтэд хүний оюун санааны нууцыг нээж тархины долгионоор шууд харилцах боломжийг олж мэднэ хэмээн тэр таамаглажээ. Гар утсаар мессеж чат бичих шаардлагагүй болж хүмүүсийн хооронд бодол санаа нь урсдаг ертөнцийг та төсөөлөд үзтээ. Гайхалтай биш гэж үү? Элон Маскын тархинд суулгадаг чипийн тусламжтайгаар хүн технологиг удирддаг телепати долгион үүсэх боломжтой гэдгийг нотолсон. Вангагийн зөвгөнснөөр 2025 онд үнэхээр хүмүүс зайнаас үл хамааран хоорондоо оюун санаагаараа шууд харилцах боломж бүрдвэл хүмүүсийн харилцаанд асар их өөрчлөлт гарна. Магадгүй инээдтэй сонсогдохч бид хэрхэн суралцахаас эхлээд нийгэмшиг хүртэл бүх зүйлийг өөрчлөх болно. Тархины долгионыг ашиглан хүмүүсийн хооронд шууд харилцдаг болсноор илүү дотн болж болох ч эсвэргээрээ зарим хүмүүсийн хувьд хамгийн аимшигтай хар тарсан зүйл байж ч болох юм. Луис Хэмилтон 8 дахь удаага дэлхийн аварга болно. Алдарт зунж Ванга Формула 1-ийн домогт нисгэгч Луис Хэмилтоныг 2025 онд Феррариг жолоодож 8 дахь удаага аварга болно хэмээн зөвгөнжээ. Хэрэв энэ зөвгнөл биелвэл Хэмилтон Формула 1-ийн түүхэнд хамгийн амжилттай нисгэгч болж Формула 1-ийн түүхэнд нэгэн шинэ рекордыг тогтоох юм. Хэмилтон 2008 оноос 2020 оны хооронд тус уралдаанаас 7 удаа аваргын цом хүртсэн байдаг.
Хэмилтон Формула 1-ийн 2025 оны улиралд Мерседесээс Феррари руу шилжиж байгаа тухай цочирдон мэдээ нь олонний анхаарлыг маш ихээр татсан явдал болсон юм. Магадгүй энэ шилжилт Баба Вангагийн таамаглалыг батлахад нэлээд ойртсныг илтгэх байх. Формула 1-ийн хөгжин дэмжигчид 2025 оныг британчууд давмгаалах сэтгэл хөдлөм улирал болно хэмээн найдвар тавин хүлээж байгаа нь гарцаагүй. Шинэ нууцлаг эрчим хүчний үүсвэр нэгдэнэ. Баба Ванга эрчим хүчний ертөнцид гарах гинтийн бөгөөд нууцлаг нээлтийг зөвгөнжээ. Ванга эрдэмтэд 2025 онд Евробусын мэт санагдах хязгааргүй бидний урьд өмнө харж байгаагүй эрчим хүчний цоо шинэ их үүсвэрийг олох болно. Энэхүү нээлт нь дэлхийн бүхэл салбарт тохиолддог эрчим хүчний хямралыг зогсоох түлхүүр болно гэжээ. Гэвч их үүсвэр нь хаанаас гарах нь тодорхойгүй. Таамаглал төдий учраас энэ нь маргаантай сэдв юм. Зарим хүмүүс нууцлаг эрчим хүчний их үүсвэр хар гарагийн өндөр хөгжилтэй соёл иргэншлийн бэлэг байж магадгүй хэмээх дүгнэлтийг хийжээ. Дэлхийн 3 дугаар дайн болно. Ванга 2025 онд томоохон улс орнуудыг хамарсан их хэмжээний сүрэл, үхэл, эмх замбраагүй байдал үүсгэсэн дэлхийн 3 дугаар дайн эхлэн хэмээн таамагласан бөгөөд Америк нэгдсэн улс Хятад хоёрын хоорондын үл ойлголцлоос болж мөргөлдөөн үүснэ гэжээ. Европт мөргөлдөөн болно. 2025 онд Европын байдал хүндхэн болно хэмээн Ванга зөвгөнж байжээ. Гэхдээ Европт аль хэдийн дайн болж байна. Орос Украин руу давталж мөргөлдөөн гамшигт хурцдмал байдал руу ойртож байгаа бөгөөд үүний хохирогч нь зөвхөн Украинчууд төдийгүй Европын оршин суугчид болсон юм. Гэхдээ Украин дахь мөргөлдөөн тун удахгүй дуусах ёстой гэж зүүн билэгч таамаглажээ. Ванга 2025 онд Европт томоохон хэмжээний мөргөлдөөн гарч энэ нь твийн хүн амыг мэдэгдэхүйц бууруулахад хүргэн хэмээн тайлбарлажээ. Мөн сэр мөхлийн ирмэгт ирэхэд баруун болон дорндын хооронд ширүүн мөргөлдөөн болно. Сэр ялагчийн хөлд унах болно. Гэхдээ ялагч нь хинч биш гэж мэдэгджээ. Орос хүчрхэгжинэ. Ванга эмээ 1979 онд өгсөн нэгэн ярилцлагада дэлхийд Орос орн ноёрхох тухай дурдаад Владимир гэх хүн ирээдүйд дэлхийн эзэн болно гэж хэлсэн байдаг. Бүх зүйл яг л мэс шиг хайлан үгүй болно. Харин Владимирийн алдар суу Оросын нэр алдар огтхонч хөндөгдөхгүй үлдэнэ. Түүний замд торсон бүхэн үгүй болж дэлхийн эзэн болно хэмээн ярьсан байдаг. Вангагийн таамагснаар 2025 онд Путин Орос улсын ноёрхлыг бэхжүүлнэ. Түүнийг хинч юу ч зогсоож чадахгүй. Энэ үед улс орны эдийн засаг, соёлын нөөцийг сэргээх боломж бүрдэнэ. Орос барууны дарамтаас гарч итгэл найдвар тээн урагшилж эхэлнэ. Улс төрийн тавцанд цоо шин хүчнүүд орж ирнэ. Оросын төрийн оюун санааны тэргүүлэх байр суурийг хаасаагүй тэр дундаа Америк твд хүлээн зөвшөөрч эцэст нь түүний хүч чадлыг бишрэх болно гэжээ. Томоохон хэмжээний байгалийн гамшиг болно. Баба Ванга 2025 онд дэлхийн янз бүрийн бүс нутагт хэд хэдэн хүчтэй газар хөдлөлт, галтуулын дэлбэрэлт болон бусад байгалийн гамшиг тохиолдно. Америк нэгдсэн улсын баруун эргийн дагуу газар хөдөлж, үерийн уршгаар эмх замбраагүй байдал үүснэ. Гамшигын улмаас их хэмжээний сөөрөл, нас баралт, хүн амын шилжилт хөдөлгөөн болох болно хэмээн таамаглажээ. Эцэст нь хэлэхэд энэ бүхэн таамаг төдий зүүнч Ванга эмээгийн дэвшүүлсэн таамаглал зөвгөнлүүд бүгд биелээгүй гэдгийг санахад илүүдэхгүй.